Өмнөг аймгийн 3 сумыг хамарсан 5 толгой гашуун сухад чиглэлийн цогцлбор төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа Бодит групп нийгмийн хариуцлагын хүрээнд тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжин орон нутгийн нийгмийн байгууллага байгаль орчин ирээдүйрөө чиглэсэн ажлуудыг шатраатай хийж хэрэгжүүлсээр байна. Энэ удаа өнгөлөг ирээдүйн төслийн хүрээнд цогц цэцгийн сумын цэцэрлэгийн гадна талбайн тогтчлолт шинжилэлтийг хийж хүлээлгэн өгч байгаа юм. Цогц цэцгийн сумын хувьд улсын 3 цэцэрлэгт нийт 900 гаруй хүүхэд сурч хүмүүждэг. Тэгвэл 27 дугаар цэцэрлэгийн хувьд 2016 онд байгуулагдсан 240 хүүхэд хүлээн авч үйл ажиллагаа явуулах хүчин чадалтайгаар ажиллаж байна. Байгуулагдсан цагаас хойш энэ манай гадна талбайд ийм иж бүрэн тогтчлолт хийгдэж байгаагүй. Одоо яхаа сум орон нутгийн хөрөнгө оруулалтаар тодорхой хэмжээний тоглоомнуудыг бас шийдэж өгч байсан ч одоо иж бүрэн ийм эко тоглоом бол бүтээгүй. Тэгтэл одоо өнөө үед маань Бодит группийн хамт олон маань үнэхээр одоо мэдрэмжтэй хандаж хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн эко тоглоомын орчныг бүрэн одоо 100% хөрөнгө оруулалтаар бүрдүүлж өгсөн байгаад үнэхээр талархалтай байна. За Бодит групп нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд Өмнөг Говь аймгийн Цогц цэцгийн хам богд Баян овоо сумын нутагт төмөр замын бүтээн байгуулалтыг хийгээд амжилттай дуусгаад захилагч төдийлгэж өгсөн байгаа. Тэгээд энэ ажлынхаа хүрээнд бол орон нутгийн удирдлага болон орон нутгийн иргэдтэй байнга хамтарч ажиллаж исэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ 27 дугаар цэцэрлэгийн удирдлагууд маань энийг тоглоомынхоо талбайг ашиглаад хүүхдүүд минь илүү эрүүл чиг чирэг хүчөөсөө л гэж хүсэж байна да. Модон эко байгаль дээлтэй мөн хүүхдэд дээлтэй тоглоом, иж бүрэн тоглоом болон талбайн тогтчлолт хийж өгсөнд ингээд Бодит Интернэшнл компанийнхандаа маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Хамгийн анхны эко тоглоомтой ийм цэцэрлэг бий болсноор томоохон онцлог байна. Тэгээд хүүхдүүд маань энэ эко тоглоом дээр тоглох маш хүчил сонирхолтой, маш дуртай байгаа. Тэгээд Бодит группийн хамт олон дахин баярсан талархснаа илэрхийлье. 27 дугаар цэцэрлэгийн гаднах 1.5 га талбайд инхүү 2-6 насны хүүхдэд нэн тохиромжтой эко модон тоглоомууд, мини тайз үзэгчдийн суудал, сандал суудрагч, эсэн талбай, сагсны талбай, явган замын өргөтгөл гадна гэрэлтүүлэг зэргийг орчин үеийн чанар стандартад нийцүүлэн хийжээ. Тус талбай хүүхдийн тоглоомын бүтээн байгуулалт хийгдснээр жилээр 235 хүүхэд 450 орчим эцэгийн хасар хамгаалагчид үр шимийг нь хүртэх юм. Бодит групп өнгөлөг ирээдүйн төслийнхээ хүрээнд Баян овоо сумын эрүүл мэндийн төвийн гадна талбайн тогтчлолт, зам талбайн угсралт, гэрэлтүүлгийн ажлыг 2 сарын хугацаанд иж бүрэн дуусган хүлээлгэн өгч байна. Баян овоо сумын эрүүл мэндийн төв 2016 онд ашиглалтанд орсон бөгөөд сумынхаа 2000 орчим хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг байна. Талбайн тогтчлолтын бүтээн байгуулалт хийгдснээр сум орон нутгийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 5 тухтай орчинд авах дата нөхцөл бүрдэж байгаа юм. Манай эрүүл мэндийн төвийн хувьд болохоор ерөнхийдөө жилд 250 гаруй өвчтөе хэвтэ эмчилүүлдэг. Нэг 4000 гаруй иргэд болохоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авдаг байгаа. Гадна талбайн тогтчлолт үйлчилгээгээр одоо Өмнөг Говь аймгийнхаа бус сумдуудад үлгэр жишээ болох үс ийм сайхан тогтчлолтой болж байгаад маш их баяртай байна. Сарав талбайгүй л идэг гэсэн. Хүүхдүүдэд салхилуулахад бол тэг одоо энэ нөгөө элсний ам совлол мөвлөлт явахад зориулж энэ совлолын элс байгуулж өгсөн. 100 гэхэд хүүхэд багчаалаа салхилуулах талбайтай ийм бүтээн байгуулалт хийжсэн маш их баярлалаа. Хүн болгоны ирээдүйн гэрэлгээтэй байг. Тэгээ альва газар бүх л газар одоо хөгжил урагшилжил байгаа. Тэгээ тэн дотор Бодит групп бас хувь нэмэр оруулж өнгө нэмж явъя гэдэг зорилготой ингээд энэ бүтээн байгуулалтаа хийсэн. Тэгээд нэг онцлог бол энэ бүх одоо бүтээн байгуулалтын одоо энэ тогтчлолтын ажлуудын одоо материалтай бидэд ингээд сууж байгаа сонгосон сонголтууд манаа байгаль дээлтэй удаан хугацаанд ашиглах хүний эрүүл мэнд болон байгальтай ээлтэй байдлаар шийдэгдсэн эко өөрснөө тэр зураг төсөл дээр бидэд бас нэлээд их цаг гаргаж ач холбогдол өгч ажилласан л та. Тэгээд Баян сумын эрүүл мэндийн төвийн гаднах талбай дээр бид нэг сарвчны хүмүүс сууж байгаа. Тэгээд энэ сарвчлагт манай энэ говийн нар өөрөө бол маш их Д амин дэмийг зундаа аваад тэгээд тэр хөлдөө бол дархлаагаа дэмжсэн байдалтай өвчин зарлангүй ингэж өнгөрөх хичээдэг юм ард түмэн. Тэгээд яг энэ дээр болох наран шалгын газар дээр хэмжлэгийн зорилтоор элсийг ингэж одоо хэрэглэж ингэж өнгөрөөсөн гэж байна. Тэгээд тэр их сайхан санагдаж ийсэн. Тэгэхээр энэ эко бүтээн байгуулалтууд дараагийн жилд эрхэн үргэлжлэх байдаг магадгүй одоо өөр хүлээлттэй заавал нөлөөллийн сум гэхгүй тий хүлээлттэй сумдууд бас үлгэр жишээ аваад гэдэг ч юм арга солилцоод ингээд бас хөгжүүлэх боломжтой ч юм шиг санагдлаа. Яг зөв. Яг хоо бүтээн байгуул аливаа нөгөө нэг нийгмийн хариуцлагын одоо ажлууд тий тэр за ингээд мөнгө төгрөг гаргаад хийж өгөхөөс гадна нэгдүгээрт
жишг тогтоох хэрэгтэй байгаа тийм. Ингээд судалгаагаа хийгээд дээр нь ингэж хийж болж байна гэдгийг нэгдүгээр харуулна. Хоёрдугаарт энийг ингэж хийвэл илүү айтайхан байх шүү гэдэг одоо ноу хау гэдэг ч тийм туршлагаа ингээд зүгээр ингээ харамгүй одоо өгөхөд бол бэлэн байна. Тэгээ хин хүссэн хүн эндээс ч ирээд авч болж байна. Манай компани одоо нийгмийн хариуцлага олон нийтэд харьцах албанаас ирээд төслийн одоо яг яаж хийсэн үн туршлага бид бүх юм ингээд нээлттэй өнөөдөр одоо бидэд эмнэлгийн удирдлага, цэцэрлэгийн удирдлагуудад бол яг танаа энэ ажлыг хийхэд төдөн төгрөг гарлаа. Энийг хөрөнгөндөө ийм үнээр бүртгэж аваарай гэд ингээд яг үн мөнийг яг бичээд тэгэл яг манай компаниас гарсан зардлаараа л бичигдэл ингээл яг очиж байгаа. Харин ч бид нөгөө хямд төсвөр байхыг гэдэг эрхэмлэхээс илүү үн цэнтэй удаан хугацаанд ашиглагдаасаа гэдгийг айгүй бодолцсон. За тэгээ яг мөнгө хэмнэх юм дээр бол ажиллах хүчин дээр л одоо хүмүүсээр л хилгэж хэмнэсэн дээ тий. Зураг төслөө яг өөрснөө хийсэн яг зургийнхаа хүмүүсээ цугсоосон тэгээд яг зүгээр барилгын зураг зурдаг ч юм уу хүмүүс бол хийхгүй тийм болохоор яг мэрэгжлийн хүмүүстэй хамтраад өөрснөө нэлээд их санал хэлж цагаал их зарцуулж орсон доо тэгэл болох юм билээ. За баярлалаа танай компани хамт олонд тэгээд бусад сумдууд ч гэсэн үйл ажиллагаа явуулдаг компаниуд нийгмийн хариуцлага хүрээнд яг энэ жишг одоо энэ бүтээн байгуулалтуудыг хийгээл танай компани бол нээлттэйгээр бол одоо зөвлөж туслаж үзүүлэх юм байна гэдэг мэдээллийг бас давхар өгчмөр байна. Тэгээд алиа бүтээн байгуулалт хөгжил дэвшил бол одоо заавал хамтын ажиллагаа байдаг. Тэгээд үүнийг илүү бас сайхан арчилт хордоод удаан хугацаагаар хэрэглээсэ гэж тусах байна. Баярлалаа. Ерөөлөр алга. За баярлалаа. Эмнэлгийн гаднах орчин гижууран тогтчулснаар эргэт хүүхдүүд аюулгүй орчинд эрүүл мэндийн үйлчлэгийг авах, эмчилгээний зориултаар гадаа наарлах, агаар салхинд гарч суух нөхцөл бүрдэж, за эмнэлгийн эмч ажилчдын хувьд ч тав тухтай орчинд ажиллах боломжтой болсон юм. Тус группийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд мөн оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэн ажилдаг, улмаар байгаль орчинд ээлтэй тодорхой үр өгөөжтэй хэрэгцээ шаардлагатай ажлуудыг ч мөн Баян овоо Номгон сумдын нутаг дэвсгэрийг хамран зохион байгуулсаар иржээ. World International компани нийгмийн хариуцлагын хүрээнд говийн баг дархан газрын та хамтраад Өмнөгов аймгийн Номгон болон Баян овоо сумын нутагт нарны өргөгчтэй бэлтгэмж зориулсан 2 шиг хотыг одоо гаргаад бэлэн болгоод хүлээлгэж бэлэн байна. Мөн 2020-оос 22 оны хувьд одоо тавар болгон бас яг тараас дайрсан нөлөөлж ирсэн малчтад болон баг болон сумдын иргэдэд өвс тэжээлийн тусламжийг үзүүлсэн. Мөн малчтаас ирсэн өргөдлийн дагуу хороо бууцц хэвэрлэх болон оюутны сургалтын тэтгэлгийг бас үзүүлж байсан.